FM мэдээ хэлж байна. Студид Ариун Зул мэдээллийг танилцуулна. Гавьяа тамирчин уулын спорт олон улсын хэмжээний мастер Гангаама уучин Ариун Зулын хамт Хойд Америк ТV ноён оргил Динали уулын 5 дугаар сарын 29-ний өдөр амжилттай авирсан байна. Энэ удаагийн авиралтанд Монголын 2 уулчин хамтдаа авирч амжилт үзүүлснээр онцлог юм. Уулын спортын мастер Ариун Зул Монгол орны өндөр уулсаас гадна 2014 оны Кавказын нурууны Эльбрусын 5642 м өндөртэй баруун оргил, 5621 м өндөртэй зүүн оргилд клубын гишүүдийн хамт гарсан байна. Мөн 2013 онд Африк ТV ноён оргил Килиманжаро, 2015 онд Өмнөд Америк ТV ноён оргил Аконкагуа, 2018 онд дэлхийн Эверест хайрхны үндсэн хотог 5364 м руу 10 хоногийн 200 гаруй км-ийн явган аяллаа хийж байсан туршлагатай уулчин юм байна. Гэмлийн улсын хамгийн өндөр авирахад хүнд хэлсэн оргилуудын нэг болох Наанда Дэвид авирахаар явсан 7 уулчин инээтгэх хүчийнхээ хамт сураггүй болоод 7 хонож байгаа тухай орон нутгийн удирдлагууд 6 сарын 2-ны өдөр мэдээлсэн байна. Тус авиралтын багт 4 англи, 2 Америк, 1 Австрали уулчин байсан байна. Тэдэнтэй зэрэг авиралт хийсэн бусад багууд одогтой иргэн ирцгээжээ. Наанда Дэвид авирал нь 7400 м-ийн өндөр Гэмлийн улсын хамгийн адармаатай ад сорьсон оргилуудын нэг юм байна. Цаг агарын тааруу байдлаас болж 2 чудаа эрен хаах ажлаа хойшлуулсан бөгөөд энэтхэгийн агаарын хүчний нисдэг тэрэг ажиллагаа нэгдсэн сураггүй болсон уулчдыг хайж байгаа юм байна. Америкийн нэгдсэн улсын HBO сувгийн бүтээсэн Чернобыль кино интернет муви database сайтын түүхэнд хамгийн эрэлттэй кино болоод байна. То сайтын гаргадаг бүх цаг үеийн телевизийн хамгийн шилдэг 250 шоу жагсаалт нь Чернобыль кино 10 оноос 9.6 оноогоор нэгд бичигдсэн байна. Энэ жагсаалтын 5-д Game of Thrones орж байгаа юм. Чернобыль бэсрэг цуврал нь 1986 онд тухайн үеийн зөвлөлт холбоод улс өнөөгийн Украины Чернобыль цөмийн цахилгаан станцад гарсан ослын тухай, ослын хор хөнөөлийг арилгах баатарлаг тэмцлийн тухай өгүүлдэг. 5 ангитай цувралын сүүлийн анги өнөөдөр гарах юм. IMDb-ийн кино телевизийн контентын дэлхийд том тооцогдох портал сайт билээ. Тус порталын архивд 5 сая кино байдаг ба 80 сая хэрэглэгчтэй байна. Согтуугаар машин жолоодож хүний амьд хүрсэн жолоожид оноох ялыг чангат тасавлыг Оросын албаны улсын төрийн дум өнгөрсөн пүрэв гарагт батллаа. Энэ нь шин бие даасан хууль биш бөгөөд эргэн хуулийн зүйл ангаар замын хөдөлгөөний дүрмийг зөрчих, тээврийн хэрэгслийг буруугаар ашиглах гэсэн зүйл ангид нэмэлт өөрчлөлт оруулж байгаа юм а. Шинэ нэмэлт өөрчлөлтөөр согтуугаар машин жолоодон осол гаргаж бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан бол 3-аас 7 жил хорих ял, хүний амнаас хохирсон бол 5-аас 12 хүртэлх жилийн хорих, ослын улмаас 2-оос илүү хүний ам хохирсон бол 8-аас 15 хүртэлх жил хорих ялагдуулахаар болж байгаа юм а. Мөн согтуугаар төмөр замын вагон, агаарын тээврийн онгоц, усан замын хөлөг онгоц, метроны вагон жолоод осол гарах тохиолдлууд багтаж байгаа юм а. Оросын албаны улсын эрүүл мэндийн яамны мэдээснээр Оросуудын тамхины хэрэглээ буурч байгааж 29% тамхи татсаар байна гэж мэдээллээ. Жид бүрийн 5 сарын 31-ний тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шийдвэрээр энэ өдрийг 1987 оноос хойш тэмдэглэж байгаа. За тамхины хорын уршигыг таниулах зорилготой энэ өдөр Оросын албаны улс 2011 онтой харьцуулахад насны хүрэгчдийн дунд тамхины хэрэглээ 2018 онд 38-аас 29% болон буурсан мэдээлэл өглөө. 1999 онд хүүхдүүд 10 наснда тамхи татаж үзэж байсан бол одоо 13-аас 14 наснда анх тамхинд орж байгаа гэж бичсэн байна. Өсвөр насныхын дунд тамхи татах нь буурсан сайн үзүүлэлт гэдгийг явнаас онцолж байна. Манай орон цаохор ирээсний тоо толгой нэвтэрчлаараа дэлхийд 2 дугаар дурдаг судалгааны өндөр ач холбогдолтой ор юм. Эрдэмтэд нийт 10 аймгийн 107 сумын нутаг 1000 орчим тоо толгой ирээс байгааг тогтоожээ. Харамсалтай нь энэ тоо хүмүүсийн санаатай болон санамсар гүйцэтгэлийн улмаас цөөрч байгааг эрдэмтэд анхааруулж байна. Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад хууль бусаар 6 ирээс агенс хэрэг бүртгэгдэн шалгагдж байгаа юм а. Ийм төрлийн гэмт хэрэг манай улсад зохион байгуулалттай сүлжээ болон 90% нь одоо далд хэлбэрээр үйлдэгддэг байна. Манай улс энэ чиглэлийн гэмт хэргийн экспортлогч орн болсныг албаныхан ч мэдээлсээр байгаа юм а. Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте өнгөрсөн 7 хоногт Япон улсад ажиллах үеэрээ өөрийгөө ижил хүйстэн байсан гэдгийг зарлалаа. Банк хурц ширэн өнгө яриагаар шууган тарьдаг тэрээр Япон улсад ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтүүдтэйгээ уулзалт хийсэн байна. Уулзалтын үеэр өмнөх эхнэр Элизабет Зиммермантайг амьдарч байхдаа ижил хүйснийг баг зэрэг сонирхдаг байсан гэж ярьсан нь олон нийтийн анхаарлыг ихэд татжээ. Тэр өмнөх эхнэрээс 2000 он салсан, харин одоогийн эхнэр Honeylet Avens-натайгаа учирснаас хойш энэ хандлага өөрчилж чадсан гинэ. Нэгэн үзэгсэлэнтэй эмэгтэй намайг эмчээсний үр дүнд би дахин ирхэн болсон. Түүнээс хойш би эрчүүдийг харахаа байсан. Одоо надад үзэгсэлэнтэй бүсгүүчүүд таалагддаг гэж Дутерте ярьсан байна. Тэрээр өмнө нь ижил хүйснүүдтэй холбоотой болчимгүй кэлж шүүмжлүүлж байсан түүхтэй 2016 онд Филиппин улсад суух Америкийн нэгдсэн улсын элчийн сайдыг ижил хүйстэн хэмээн цовлгосон нь хоёр орны дипломат харилцаанд асуудал үүсгэж байсан юм а.
Дараа жил нь Мьянмар дахь иргэдтэйгээ уулзахдаа Филиппин улсад ижил хүйсний гэрлэлтийн хүлээн зөвшөөрч болохгүй гэж мэдэгдэж байсан юм а. Та бүхэн цагт тутмын мэдээ танилцууллаа. Анхаарлаа хандуулсан баярлалаа. Ажлын амжилт хүсье.